2012 онд болсон нэгэн сонирхолтой үйл явдал бид нар сайн анзаараг өнгөрсөн байж магадгүй. Америкийн нэгдсэн улсын Нью-Йоркийн Манхэттенд байрладаг Манхэттен гэдэг арал дээр байгаа 111-р гудамжинд байдаг нэгэн өндөр байшингийн доор байгаа 3.6 м өргөнтэй 6.7 м урт өндрөөшөө 4.6 м өндөр энэ зогсоол сая доллараар зарагдсан байдаг. Монгол хүний оюун ухаанд сая доллараар ийм хэмжээний зогсоод худалдаж авсан гэвэл таач нацтай бас те санал нийлэхгүй байж магадгүй. Гэтэ энэ бол бодит үнэ. Тэгэхээр 12 онд болсон энэ үйл явдлыг бид нэр анзаараагүй л өнгөрсөн. Аз болоход тэр үед ковид байгаагүй. Ковид болсноос хойш үн бас өөрчлөгдсөн. Өнөөдөр бид нэр хязгааргүй үн эсвэл үнцэн гэдэг хоёр зүйлийн тухай ярилцъя гэж бодлоо. Өнөөдрийн арих дээр нэвтрүүлгээр. Ингээд би хоёр зочин бас урьсан. Эхний зочин маань урлаг судлаач, үнэтэй пиано цуглуулагч Эрдэнэ 2 гэж залуу бий. World Music галерейг ажилуулдаг, үүсгэн байгуулсан. Эрдэнэ 2-оос асуумаар байна. Цуглуулж байгаа үнэт пианзанд ямар үнцэн байна? Харин би эдийн засагчаас энэ бүгд үнцэн эсвэл хэтэрхий үн гэж үнэхээр байж болох юм уу гэдгийг лавлаа гэж бодож байна. Ингээд арих дээр нэвтрүүлгээр өндөр үнийг дагсан үнцэн бидний амьдралын хаана гэдгийг гэдэг яцхан хэрэглэе гэж бодож байна. Баярна өстэй би ерөөсөө таарлаж байгаагүй. Гэхдээ өнөөдөр манай нэвтрүүлэг цаг гаргасан би маш их баярлалаа. За тийм. Тэгээд урлаг судлаач. Яа урлаг судлаач болж байгаа? Яг уу урлаг судлаач болсон шалтгаан зөв мэргэжлийн ижлүүлсэн. Гэхдээ урлаг судлаач бол дотор бас хоёр янз байна. Тэгээ миний сонирхсан төрөл нь бол одоо технологи талынх гэх юм уу да. Урлаг судлаач би өөрөө зураач мэргэжилтэй. Тэгэхээр ер нь бол дүрслэх урлагийн салбар руу их явна л да. Тэгээд дүрслэх урлагийн салбар дотор ч одоо уран зураг тий Монгол зураг баримл гэдэг байна. Энэ болгонд ч нэг технологи гэж бас байгаа. Энийг судалдаг судалтлаас нь ер нь одоо дижитал урлаг бас аюу хүчтэй орж ирж байна тий. Маш хүчтэй орж ирж байна. Одоо чи юм ер нь дижитал руу их явж байна л. Гэхдээ дээрээс хойш явсан. Гэхдээ бас хүмүүс их хүрээд байх шиг байна. Би ч анхандаа бас гайхчлээсэн л да. Энэ хэр явах бол яагаад гэвэл миний нөгөө сурсан одоо хуучны школ гэж бид нэр ярьдаг ш. Тэрэнд юу гот юм ингээ барьж үзэж хурж ингэж юмд одоо итгэдэг байсан бол одоо дижитал орчинд ч юм бас арай өөр болчиход байна. Энэ дээр одоо би бас өөрөө суралцж байгаатай адилхан болчиход байна л да. Andy Warhol нэг удаа ингэж хэлсэн байдаг л. Машин байх ямар сайхан юм бэ? Ямар. Машин баймаар байна гэж хэлсэн байдаг л да. Яагаад гэж хэлсэн юм бол энэ Warhol те тэр хүний бас юм. Магадгүй машин байвал одоо юу гэдгийг те зөвхөн уртгаа хийгээл бензин хийлээ. Одоо тэр машиныг ярьж байгаа үстэй тийм. Тийм. За тэгээд бензин илүү юм бодохгүй. Яг энэ хүнд бас маш олон тэр хүн болсон онод нэг тийм мэдрэмжүүд бас их байна штэ. Өөрийнхөө мэдэрч байгаа алдартай зураачид хоёр штэ бас дижитал урлагийг хийсэн. Тэр мэдрэмжүүдээ ингээд бусд хүмүүстэй хуваалцах гэхлээр боломжгүй болчиход байгаа шиг тий. Тэгээд тэр хүн бас ингээд стресстэй ингэж зовж исэн нь бол зүгээр ингээд замаараа ингээд явж ивэл тэр хүн амарч юм уу гисэн санаа байсан бол гэж би бодож байна. Яг бас зураач адилхан зураач урлагийн үний тий оюун ухааны. Тэгээ ойлголтууд над хамгийн дөрөв тэгж орж ирж байна л да. Заримдаа үнэхээр уран бүтээлч хүмүүс ч бас гашлан тий одоо ингээд хэцүү байдалд орно амьдралдаа ингээд гэхдээ заримдаа тэрийг өөртөө бүр хүлээн зөвшөөрсөн юм шиг тийм байх ёстой ч юм шиг бас юм тандж байна. Би бас тэрийг арай өөрөөр хардаг тий бас заавал тийм байх албагүй хүн амьдралдаа авч байгаа тэр одоо мэдрэмжүүдээ тий одоо гаргах гэдэг нь штэ олж авсан. Тэр мэдрэмжүүдээ гаргахын тулд заавал бүр ингэж хэлсэн. Машин байх ямар сайхан амар тайван юм бэ? Амар тайван. Тий. Машин байвал тий зовох юм баг юм. Чи үнийг хүсэхгүй гэж юу гэсэн ийм гурван үгээр хэлсэн байдаг байхгүй. Тэг над бол аягүй шууд л ойрхон л тусч байна. Хай бас бодогддог л бодол. Тийм үстэй. Ингээ хэцүү шүү дээ. Ингээ заримдаа ингээ үнэхээр бохондох үе байна. Энэ орон зүгээр ингээ байж үйл яасан юм те. Тайван. Юм ер нь их тайван байхтай сайхан. Тэгээ тайван байхыг л угна гэж хүн болгонд хүсдэг бах.
ихтэй бас тийм боломж байхгүй. Хоёлаа зураач болохоор би яг нөгөө өнөөдөр бол би үн цэнийг хайж байгаа тий. Ер нь бол үн гэдгийн тухай. Өөрөө бас зураач урлагийн хүн юм чинь өөрөө чинь цуглуулгаас өмнө би асуу. Ван Гог бол хизээч сайхан амьдраагүй гэсэн түүх байдаг шүү дээ. Би бол одоо номноос уншснаа л ярьж штэ. Тэгсэн мөртлөө өнөөдөр Ван Гогийн зураг бол хэд дахин Ариун Бат хэд дахин одоо битггүй бит хоёрыг хэдэн мянга ховлоод нийлүүлсэн ч илүү үнэтэй л байх шиг байна л да. Тэр иргэн тойронд байгаа зүйлсээс. Яагаад? Яг их олон шалтгаанууд бас дурдж болно. Тэ жишээ нь гэтэл Ван Гог шиг зурж бас болно нь үстэй. Болно. Мэдээж болно. Яг би уран бүтээлчхэн учраас Ван Гогийн зургийг ингээд за энгийнүүдээр хараад нэг баясах тий. За тэрийг уншаад ойлгох нэг өөр. Уран бүтээлч хүн тэр зурсан тэр техник байна штэ. Энийг ингээд яаж ингээд гонгийг гаргацсан юм бол тэндээс авдаг миний бас нэг мэдрэмж байна штэ. Ялаатай жоохон. Тэгээд би яг тэр өнцгөөс ингээд харангууд за тэр хүн одоо жишээ нь үгдий надтай адилхан одоо дүрсгүүрлийн сургуульд ороод 5 жил сураад ч юм уу тий. Ийм босрол эзэмсэнггүй. За хоёрдугаарт тэр хүн бусдаас сурсан, нийгмээс сурсан тий. Хүний одоо урланд ингээд бас жоохон ингээд шавилж жоох юм сурсан байгаа. Дээр нь хамгийн чухал зүйл тэр хүнд нэг байгаа тийм байгалийн өгөгдөл байгаа байхгүй. Магадгүй би одоо ингээд 4-5 жил зөвшөөрж байна. Ван Гог бол үнэтэй байх юм аа гэж зөвшөөрж байна. Зөвшөөрнө. Үнэхээр зөвшөөрнө. Дэлхий зөвшөөрсөн болохоор зөвшөөрж байна уу? Эсвэл чи яг мэрэгжлийн хувьд энийг зөвшөөрж байна уу? Мэрэгжлийн хувьд л зөвшөөрöd байгаа. Би бол бүр одоо ингээд хөндлөн миний асуулт бол тэ галзуу асуулт байж магадгүй л тэ. Наран дэсгийг бол Ван Гог шиг зурна штэ. Хинж баг хүүхд зурх бах. Тий. Гэсэн мөртлөө тэр хүүхдийн зураг 1 цент ч хүрэхгүй. Яхаараа Ван Гог хэдэн сая доллар хүрэх юм бэ гэдэгт одоо л би ойлгохгүй байна гэж асуувал. За мэдээж тэр хүний одоо үндэслэн тэр бас нэг уурсгал байна. Яг хоо сэргэн мандалт үе гэж бид нар ярьдаг шүү дээ. 1500 600 оны үеийн тэр одоо алдартай одоо реалист уран бүтээлч байсан. Тэр хүмүүсийн одоо хийжсэн уран бүтээлийнх нь одоо тэр өгөгдлүүд те философиуд нь харж исэн өнцгүүд нь магадгүй одоо зарим нэг талаараа биднийг бодох юм бол илүү бурханлагч юм шиг те. Яг саний түрүүний яриа эхэлсэн шиг одоо дижитал юм байсангүй. Бүх юм ингээ байгальтай ойрхон байсан. Тэндээс гарч ирсэн тэр зүйлүүдийг мэдэрсэн хүмүүсийн бүтээлүүд байхгүй. Одоо бол тэр хүмүүстэй адилхан бүтээл гарах боломжгүй болчиход байгаа байхгүй. Яагаад наран цэцгийг тийг зурж чадахгүй гэж юу? Айгу хэцүү болчиход байгаа. Яагаад тэгэхээр маш энгийн. За сая би ингээд дүрслэгүрлийн сургууль сурлаа. Би ямар нэгэн байдлаар хайрцаглагдсан байгаа. Энд чинь школ явж штэ, сургалт явж байна. Тэр улсууд бол ямар нэгэн тийм сургалт ихээс илүүгээр харж байгаа юм аа, мэдэрж байгаа тэр өнцгөр зурцсан. Одоо энийг чинь гарах гэхлээр би хүүхд авахаас байхаас ахвал өнөөдөр хүртэл ямар нэгэн энэ нийгмийг харж танилцсан, одоо өсөж байгаа хүүхдүүд ч юм уу тэр мэдрэмжээр юмд хандах боломж нь хомс болчиход байгаа байхгүй. За уран зураг юм байна гэж бодъё. За уран зураг. Гэтэл Ван Гогийг авсан хүн би энийг энэ авснаас илүү хэд дахин үнэтэй зарахын тулд авлаа гэсэн сэтгэл зүгээр авах нь илүү байж магадгүй гэж би бодож байна л да. Мэдээж нэр төр бас явж байна. Мөнгө явж байна. Тэгэхээр тэр зургийг аваад зарах гэсэн зорилго нь давмгаалсан хүн байхаа үүсэхгүй л дээ. Мэдээж. Гэхдээ тэр зургийг аваад тэр зургийн үн бол өсөөл авах бах. Цаг хугацаа өнгөрцсөн өсөөл байна. Тэгэхээр тэр хүнд бол үнэтэй авсан бизнес болчиход байна шүү дээ. Ван Гог гэдэг нэртэй. Тий. Брэнд шиг болчиход байна шүү. За тийм бай. Яг тэрнтэй адилхан бид нар нэг үн хөөцөлдсөн, ашиг хөөцөлдсөн тийм л бүтээгдэхүүн. За яг үнэ. Ингэж асуух ч бас зөв. Яа тэгэхээр нэг талаас харах юм бол энэ одоо жишээ нь юу гэдэг юмд өрөөсгөл хандж байна шүү. За мэдээж хүмүүс одоо өөрсдийн ажил хөдөлмөрөөрөө те аав ээжийн буян заяа гарч байдаг юм уу? За монголчуудыг хар л яриа би те одоо ингээд энэ яваа насныхаа амьдралд тэр хүмүүс үнэхээр сайхан амьдарч болж байна. Хангалуун, затгалан магадгүй тэр хүний хувьд одоо 100 сая төгрөг те easy шилжүүлчих хэмжээний ч юм болсон хүмүүс хоорондоо ингээд нэг юм фракц үсгээд те нэг давхарга үсгэж штэ. За энийг бол хин хийгээд байгаа мар хин ч хийгээгүй. Энэ бол одоо нийгэмдэр уус үүсэж байгаа зүйл байх л ёстой юм шиг тий одоо ингээд ингэсэн зүйл. Нөгөө талаас нь харангууд би жишээ нь энийг яг юу гэж хардангууд за хүн ингэж болноо. Гэхдээ Ван Гогийн зурган дээр гаргасан тэр мэдрэмж тэр юмнууд хүн болгоод байгаас гэж үздэг л байхгүй юу. Би бол тэр талаас нь харж үздэг. Тэгэхээр яг өнөөдрийн миний одоо хайж байгаа асуулт бол өндөр одоо үнэтэй бүхэн үнцэнтэй
Тэгээ юу гэдэг асуулт байна шүү дээ. Тийм. Яг саяных шиг маш олон бүтээгдэхүүн өөрөө тийм үнэтэй байхын итгэхийн аргагүй. Мөртлөө хүмүүс төрлөө шуураад байдаг яг ямар учиртай вэ? Энийг бол би бол яг цэвэр одоо энэ бол байгалийн хувьд биш байгаа байхгүй юу? Энэ зохион байгуулалтад хийгдэж байгаа зүйл учраас энийг зөвхөн нийгмийн хүн тоглолт хийж байгаа. Тэгэхээр эдгээр хоёрын хариулт бол энэ зохион байгуулалттай учраас зохион байгуулалтаар энэ явж байна гэж үзэж байгаа юм шүү дээ. Үзэж байгаа. Чиний бол тэгж үзэж байгаа юм байна. Vinyl юу одоо пянзны тэ цуглуулга. Хамгийн үнэтэй нь ямар үнэтэй чиний цуглуулга юм? Пянз. Хамгийн үнэтэй нь миний цуглуулга бол одоо дуудлага худалдаа гарал үнэлж ин л да. Мөнгөнд дүнгээр нь ярих юм бол одоо Beatles-ийн альбом байна. White album гэдэг. Одоо $20,000 зарагдсан. Жинхэнэ одоо цагаан альбом бол байна те өөртөө. Байна. Тий. Энэ пянз байна. Бас EMI тэ. Тий. Тэнгүүтээ Elvis Presley-гийн бас нэг пянз байна. Blue Hawaii гэдэг. Тэг яг. Хоёул бол тэрийг өнөөдөр авчирч болохгүй л байлаа. Тэр чинь нууц мууц авахгүй болох таа тий. Уу яг нэг тийм нууц бол биш. Би бүр харин ч бүр хүн болгон бүр хүрхийг хүсдэг. Яг энэ байсан шүү гэ би одоо тайлбарлаж өгдөг, харуулдаг. Бүр ингээд үнэхээр хүсчүүл барьж үзүүлнэ. You never give me your money. You only give me your funny paper. Одоо галерейд байгаа энэ нөгөө үзмөрүүд гэдэг байгаа маань ихэнх нь бол одоо жишээ нь одоо харах юм бол пянз байгаа. Гэхдээ пянз болгоо хамтлаг байна. Хамтлаг бол өөрсдийн түүхтэй. Тэр түүхийг дагаад одоо жишээ нь 60 он, 70 он энэ гэж байдаг бол тухайн цаг үеийнх нийгмийг илтгэсэн ингээд маш их өргөн хэмжээний түүхүүд байдаг байхгүй. Тэгэхээр тэр болгон түүх болгоны хөгжмөнтэй яаж хуйлдаж ийсэн, холбож ийсэн. Энэ дунд чинь манай Монголын хос орж ирнэ. Монголчууд ямар байдлаар одоо ингэ дэлхийд тий өөрсдийнх нь дуу хоолойг хүргэж ийсэн. Манай Монголын дуу хөгжмийн түүх ямар байсан гэдэг талаараа одоо хүүхэд залуучууд гэх юм одоо илүү мэдлэг өгөх гэсэн үг байхгүй. Beatles самтлагийн White album гэж үж дээ одоо. Уг нь бол Beatles гэдэг нэртэй альбом. Гэхдээ ингээд одоо пянсны гаднах нүүрэн дээр ямар нэгэн тийм дүрслэл зураг байхгүй цав цаг альбом байхгүй. Тэгээ одоо хүмүүс хаалтан дотор одоо White album гэдэг хочлол гэсэн үг л дээ. Яг энэ альбом яг юугаар үнцэнтэй юм хэрэг тэр хамтлаг яг тийм игзэгтэй үе дээр нь гарч ирж исэн одоо альбом баггүй. Тэгэхээр энийг магадгүй сонсдог, шүтдэг Beatles самтгийг сонсох дуртай залуучуудын одоо хүний хувьд бол энэ тийм сонирхолтой альбом баггүй. Пянз гэсэн үг. Дуун дотор байгаа дуунууд нь. Тэгээ энэс л маш шүүмж өндөртэй байдаг. Тэгээд 19 онд санагдаж байна. Дуудлага худалдаан дээр жишээ нь одоо надад байгаа энэ серийн дугаартай пянз нь одоо $20,000 жишээ нь ингээд зарагдаж байх ийм маягтай. Нойр зарах уу энэ пянзыг? Зарахгүй. Ер нь бол нэг ч пянз зарахгүй гэж бодож байгаа. Харин эсрэгээр илүү худалдаж олж авъя гэж боддог. Пянзны хувьд яг нэг 31 оноос хойш дэлхий пянзыг үйлдвэрлэж эхлэв л дээ. Одоо тэгэл 31 оноос хойш энэ пянзны одоо түүх эхэлсэн гэж бодохоор Ван Гог биш байгаад нь шүү дээ. Биш байна тий. Beatles-ийн тэр цагаан альбом чинь одоо юунаас 70 оноос өмнө гарсан тий. 69 онд гарсан. Яг тэр чинь салхийнхаа өмнө явж байна тий. 70 онд нэг пянз хэлээ. Тий. Тэгэл ер нь бол ингээл Beatles-тэй 74 он гэхэд чинь John Allen Нью-Йоркт амьдарч штэ. Тус ингээд салцсантай хамт залцсан те. Хоёр дахь их нэртэйгээ. Тэгэхээр саяны түүхүүдийг ингээд би яагаад ярьж байгааг гэвэл чиний пянзыг үн оруулах гэдэг штэ те. Илүү үнэтэй болгож штэ. За тийм байна. Илүү үнэтэй болгож байна. Үнэтэй болж байгаа бас нэг шалтгаан байгаад байна л да. Яагаад тэгэхээр пянз хөгжим одоо жишээ нь энгийнээр тайлбарлая. Одоо формат байна. За MP3 гэл яг дижитал гэж ярьдаг. Гэхдээ би 31 оныг хэлсэн санаа нь юу гэхээр Ван Гог шиг тийм дээр үеих биш мөртлөө одоо ингээ үнэн өсөд байна. Тий, энийг л тайлбарлах гэж хичээж байгаа. Хамгийн үнэтэй пянз дэлхий дээр ямар үнэ хүрдэг? За хамгийн үнэтэй пянз гэд хэлэхэд айгу хэцүү байна. Тий, одоо шинэ дуудлага худалдаагаар янз янз л болоод байдаг л да. Би бол саяны White album-ыг бол хэлж чадна. Одоо яагаад үнэтэй болсон юм бэ гэхээр
хамгийн анх үйлдвэрээс гарч ирсэн одоо эхний хувь гэж бас гарч ирнэ шүү дээ. Тийм үү. За тэрэн дээр яасан вэхээр хашир дөрүүлээ гар усыг зураад хадгалсан юм байна. Энэ чинь хайрсан хадгалуу хин нэг нь хадгалаад дараа нь оны санд дуудлага худалдаагаар зараад $790,000 зарсан. Энэ бол маш өндөр үнэтэй заагдсан. Тэгэхээр яг адилхан альбом зүгээр гар усгүй. Тий. Чамд байгаатай адилхан. Гэхдээ гар усгүй $790,000 үнэтэй. Яагаад адилхан бэ гэж би тийм гэж хариулж байгаа гэхээр анх тэр үйлдвэрээс гарсан одоо 10,000 ч юм пянзнууд байхад тэнд серийн дугаартай байдаг байхгүй бүгд. Анхных гэсэн серийн дугаар нь байна тий. Presley-гийн пянз аваад байх. Тэр бол одоо яг миний сайн мэдж $20,000 басыг зарагдчихсэн. Гэтэ энэ саяхан шүү. 18-19 оны үед тэг зарагдчихсэн. Бид нар бас хаяа онлайн дээр ингээд дуудлага худалдаа харж ирсэн чинь тийм үнэтэй зарагдаад за окей гээл. Яг би дахиад буруу асуулт асууж бодож байна. Эрдэнэ коллекц хийхээр хэмжээний мөнгө цуглуулсан хүн үү? Хоригдлол ихтэй хүн үү? Надаас эхлэлтэй бишэлтэй энэ бүхэн бол энэ бол манай ааваас эхэлтэй. Тэр хүний залуу наснда цуглуулж явсан тэр зүйлийг би бол одоо жишээ нь 12 оноос хойш цуглуулж байгаа байхгүй. Гэхдээ энэ пянз өөрөө тийм хямдхан хобби биш байгаа үнэтэй хобби. Тэгэхээр ер нь бол мэржин л та. Тэдгээс ингээд мэрэл яваад байгаа. Өнөөдөр хүртэл одоо хүнтэй бас уулзаал гих мэтчлэн л явж байгаа. Түүнээс шууд өөрөө эн чинь бас хайж болоод хийцүү. Хуучны пянз тэгээ анхны серийн дугаартай. Тэгэхээр ч одоо жишээ нь юу гэдгийг 1000 пянз дундаас ингээ хайхад нэг шиг ч юм уу байж идэг л байхгүй. Яг Эрдэнэ сонирхол танаа аавын сонирхол байна гэж бодоод 50 пянзыг орхий. Гэхдээ жирийн бос хүмүүсийн хувьд vinyl гэдэг чинь зүгээр л юм пластмас гэсэн үг байна шүү дээ. Одоо ингээд бүр орчуулвал. Зүгээр л юм нийлэг идээр хийцэн тий зүйл. Тэр хагруул хагарч чинь хэнд ч хэрэггүй хог болно. Тийм үстэй. А тэр яг хоол хийгээд итгэхгүй тэрүүгээр яг зарч чадвал сүперлим шиг. Материал талаасаа тий. Тэгэхээр тэр 20,000 эсвэл $700,000 өрнөгээр жирийн хүний хувьд энэ бас мэдээ гэж бодож байна шүү дээ. Яг уу пянцыг ингээд хүн сонссноор яагаад ингээд тэрэнд хүмүүс одоос дуурлаад байгаа. Тийм үстэй. Хүмүүс одоо зүгээр хүмүүс гоё гэдэг энийг ингээ гоё гэж ингээд авчдаг байхгүй. Яг л нөгөө хямдхан биш. Тэ дөрвөөсөн. Тэгэхээр энэ түрүү миний ярьж хэлж байгаа тэр аналог формат гэдэг чинь нөлөөлөд байгаа байхгүй. Жохон бүдүүлэг тэ. Гэхдээ их баялаг сонсох юм ихтэй байдаг. Бидний жих одоо тэр болгон бүх юмыг сонсч чадахгүй байхгүй. Тэгэхэд хүний чихэнд тэр гоё ингээд шаардлагатай юмнуудыг тэр гоё дуу чимээг бас зүйл нь л ерөөсөө тэр тий одоо жишээ нь тайзан дээр нэг хүн гараад дуулдаг шүү дээ. Бид нар яг тоглолт үзээд идэх очиж мөнгө төлөөд тэндээс нэг юм мэдэрдэг шүү дээ. Заримдаа дуучид ингээд дуулаад ингээд хоолойных үнэхээр мэдрэмжийн өндөр түвшинд бидний ингээд ус босоод арьс арзаагаа тий өөх гэж шүү дээ. Тэгээ алгаад ашдаг шүү дээ. Энтэй жоохон дөхүүлж өгч чадж байгаа чинь пянз байгаа байхгүй юу? Тэгэхээр өөрөө чи хэлж байгаагаар ер нь бол тэр пластмасан нийлэг идлэлтэй биш. Тэр мэдрэмж өөрөө үн цэнийг дагуулж байна гэж хэлээд байгаа юм шүү дээ. Тэрийг нь буулгах боломжтой зүйл нь наад пластмас гэдэг одоо энэ певер одоо энэ зүйл дээр буулгаж болоод байгаа байхгүй. Юу н иймэрхүү материал дээр л буулгаж болж байгаа. I wanna tell her that I love her a lot, but I gotta get a belly full of wine. Her Majesty's a pretty nice girl, someday I'm gonna make her mine, oh yeah, someday I'm gonna make her mine. Өөр айгүй олон туршилт мэдээж хийсэн. Амжилттай болоогүй. Хамгийн боломжтой нь энэ байсан байна. Утсан тэгтээ дуунууд байгаа шүү дээ. Бага. Гэхдээ одоо юу гэдгийг байгаа мөртлөнгөөсөө яг хоёр ажиллахын дуу байна. Пянзан дээр сонсох, дижиталаар сонсох хоёр ялгаатай гэдгийг нь пянзыг сонссны дараа мэддэг юм байна. За тэрийг сонсож байгаа хүмүүс энэ тестийг хийх байх гэж би найдаж байна те. Тэгээд Эрдэнэ 2-ын хэлсэн үгний үн цэнийг бас мэдрэх байх гэж бодож байна. Чиний хувьд өөр үн цэнтэй зүйл юу вэ? Яг өөр үн цэнтэй зүйл бол миний хувьд одоо хүний яг өөрийнх нь одоо энэ мөн чанар л ер нь их маш үн цэнтэй байдгийг байна шүү гэдгийг одоо сүүлийн хэдэн жил бол ойлгосон. Тийм. За энэ бол чиний философи юм байна тийм. Хамгийн үнэтэй зүйл чинь пянзнаас өөр юу вэ чамд? Одоо миний гаргаж байгаа бүтээлүүд байна. Тийм. Би өөрөө зураач хүн хийж байгаа бүтээл. Тэгээд бас би байнгын зурж чаддаг. Тэгээд удаан хугацааны дараа нэг бүтээл ч юм уу гаргадаг. Тэгэхээр миний бас сэтгэл тэрэндээ их бас хүлэгдэж тий. Бас үн цэнтэй санагддаг. Цаг хугацааг үн цэн
гэж бас үнэлэмж нэг хэмжээр болгож Байж байна цаг болж хугацаа. Шингэсэн оюун ухааны тэр те одоо бүх эрч хүчээ бас шингээснээ үнэлж үзэх гээд байх шиг байна те. Ер нь орчин үед амьдрахад ер нь хэр байна. Одоо бид нарыг үннээр дарамтлагдаг ийм цаг хугацаанд амьдарч ийн л гэж би бодоод байна л да. Тэгээ одоо ихэнх хүмүүсээс ингээл асуухаар амьдрал ямар байна гэхээр юм их хүнд орж ийна гэл нэг ийм л юм баг хүн болгонд хэлж байна л да. Тэр ч үнэнгээс л тийм л байгаа даа л да. Гэхдээ яг хуу заримдаа бас одоо юу гэх юм сайн аав ээжийн те одоо багаас зааж өгсөн хүмүүжлэр нь тэр суур боловсролоор нь баярлаад яагаад тэрэнд баярлж байгаа гэхээр бас аль ч цаг үед нэг тийм тайван байх боломжийг надад олгож өгсөн болов уу гэж би боддгийн. За чиний хувьд бол тийм байна те. Бус хүмүүсийн хоёулаа тухай зүгээр бодоод үзэл та. Ер нь яагаад юм үнд ороод байгаа юм бла? Тэр угаасаа тийм байх ёстой юм болоо. Үгүй ээ, яалаа гэж тийм байх ёстой. Гэхдээ яг нэг талаас тийм байх ёстой ч гэж хэлж болохоор санагддгийг. Тийм үү? Тий. Пенсны үн өсөөд байх ёстой л гэж хэлж байгаа гэсэн үг. Үгүй, пенсны үн өсөөд байхтай биш. Юмны үн өсөөд хүмүүс нэг зовж штэ. Хэцүү байж штэ тий. Энэ нь бас ингээд хин нэг хүн энд зовж чад хин нэг хүн энд баярлаж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр хүн чи түрүүний хэлсэн энэ зохион байгуулалтыг идэж байгаа юм шүү гэж хэлсэн. Тэгэхээр бас тэгж бодож байна уу? Тий, ер нь дандаа холбоотой санагддаг. Нөгөө нэмэх хасгацсан нэг гэдэг шиг тий. Энд хүн ингээд энийх тийм эрчим ялгаруулвал тэнд нэг хүн бас зовх юмыг хийж идэг ч юм уу. Ер нь ингээд өглөө гараад ч юм уу тий өдөржингөө гадуур ингээд хүмүүстэй уулзаад ингээд байж чад хамгийн одоо их мэдрэгддэг зүйл тэр байхгүй юу. Тэгэхээр зарим нэг талдаа бол юм хитрхи бас сайлах бас цаашаа хитрхи бас нөгөө баячих ч юм эсвэл яах нь буруу юм шиг санагдаад ингээд. Бол эдийн засгийн өрөө гэж бодож байна тийм нэрээ. За тийм. Эдийн засгчаас бид хоёрын саяын одоо мэдэн чадвар бас нэг юм дээ. Эдийн засгийн урлаг талтай одоо ингээд хүн цэнийг хэлэх гээд байна. Тэгэхээр би ундргаа гэдэг манай одоо хамтарч ажилладаг зөвлөхийг өрөө. Тэгэхээр энэ зөвлөх дээр би асууя. Ямар ч байсан Монголын хамгийн одоо тэ сарын дундад цалин сүүлийн 10 жилээр үзэхэд 2021 оны байдлаар $468 байгаа юм байна. 468. Ингээ би ундрагаатай ярих гэж бодсон шүү дээ. Хоёулаа хамт өрий. За. Yacht History Supreme 4.5 тэрбум $. Дарвуулт цавын тираннозаврын ясан баримл 18 каратын алмазаар хийсэн дарсны хундаг зэрэг бусад тансаг зүйлстэй. Энэ нь хуурамч байж магадгүй гэсэн зарим мэдээлэл 2011 онд гарч байсан ч энэ дарвуулт онгоц 2014 онд дахин оршин тогтнох нь батлагдсан. Антила $1 тэрбум. Энэтхгийн тэрбумтан Мукеш Амбанигийн эзэмшдэг энэхүү 34 давхар мамот байшин нь 8 магнитын газар хөдлөлтийг даван туулах зориулалттай бөгөөд 3 нисдэг тэрэгний зогсоол 160 автомашины зогсоолтой. За сайн байна уу? За тэгээ бид хоёрын сайн ярьж байгаа эскийг чи манай студид хамт сонссон учраас ерөнхийдөө орж иж сонссон гэж бодож байна тийм. Яг хоо Эрдэнэ хоёрыг танилцуулъя. Эрдэнэ хоёр бол урлаг судлаач. За Пенс цуглуулагч, Пенсны музейн үүсгэн байгуулагч. Хамгийн сонирхолтой нь өөрөөсөө биш, ааваасаа өгүүлж үргэлжлүүлж байгаа. Нэг Пенс нь $20,000 үнэлэгдэв. Тийм хоёр үнэтэй Пенс ямар ч үсэн байгаа тий. Үнэт зүйл байгаа гэж бодож байна. Гудамжинд байгаа хүмүүсийн цалин хамгийн одоо дунджаар 2021 оны байдлаар Монголд бол $468 юм байна. Энэ Lemon Press гэдэг байгууллагын мэдээллийг ашиглаж байна л да. За үнийн өсөлт нь хаана байсан гэх юм бол бид нэр бензин 48%, ногоо 45%, мэдхгүй ногоо. За өөх тос за энэ одоо юу юм бөөмөд ямарчсан. Бид нар ч одоо хоньны сүүлийг идэж болохгүй л байсан байл гэдэг 38% өссөн байна. Мах 25% өссөн байна. Сүү 18. За ингээд боловсрал 4% өссөн байна. Би одоо хүртээмжээр нь одоо би зургийг үзүүлж шүү дээ. Тийм. Тэгэхээр яг уран бүтээлч бол Эрдэнэ хоёр бол завгүй учраас тэгэхээр ногоо аавна шүү дээ. Ногоо тоолох нь шүү дээ. Эдэн шүү дээ. Би бүр яг ногоо иддэг хүн. Бүр тий би цагаан ол иддэг хүн. За цагаан ол шүү дээ. Тэгэхээр чи бол сая хүн үүтэд болсон байна шүү дээ. Тийм үү? Гайгүй л санагдсан мэдэрсэнгүй гайгүй гэж ойлгосон. Ямар ч юм төлөөд байна тий бид нарт. Би нөгөө сая студид хоёрын яриаг мэдээж сонсоод тэг нэг зөөрөөр эхлэе гэж бодсон. Тэг эд мэдхгүй хүн эдийн нэрийг гутаана гэдэг. Тэг би Пенс надад зориулсан үг шиг л сонсон. Яа тэгэхээр би тэр $20,000 үнцэнтэй Пензийг
сая яг одоо урлаг судлаачаа хэлж байгаагаар би сонсоод амьд тоглолтоо тий энэ гоё касет сонсоод дээр үеийнхээ касет тий эргүүлээ нүү дижитал орчинд би дахид тэрийг сонсоод магадгүй бүр метаверс дотор орсноо би тэр дотор концертыг үзээд би ялахгүй гэж байгаа. Яа тэгэхээр би тэр урлагийг нь та бүхэн шиг ингэж мэдэрч чадахгүй ойлгохгүй. Дээрээс нь би дахиад сая студид сонсож байгаад надад хоёр асуулт байсан л да. Дотроо өөрөөсөө би хоёрыг ярьж байгаа болгонд асуусан нь үн цэн гэдгийг үн мөнгө яриад байна уу? Үн цэний ярьж байна уу гэдэг асуудал гарч ирээд өөрсдийнхөө өмсөж байгаа өмдийг хэдэн жилийн дотор байгальд уусаад бид тэр өмдийг хэдэн төгрөгөөр авч байгаагаа бид мэддэггүй. Үзмжийг харж авдаг. Хин нэг дуурайж авдаг. Даган дуурайх хэлбэрийн худалдаа авалтуудыг хүн төрөлхтөө өөр хийдэг. Тодорхойсон нэг зүйлийн үн цэнийг нэмэгдүүлсэн худалдаа авалт хийж, хөрөнгө оруулалт хийж байгаа сэтгэлийн таашаал авж байгаа тэр хүмүүсийг ер нь бол одоо энд нэлээ ингэж нэг энэ тэндээс нь ярих гэж орж ирсэн болоо да. Би айгуу тий. Яг өндөр одоо зүгээр оруулаа зүгээр л жирийн тайван ямар нэгэн хүнд асуудал ингээл өндөр үн бол чанар гэл ингээл үзээ л да. Тэ? Ийм л ойлголттой шүү дээ. Би бол яг л тэрэгүүрээ л ярьж байгаа шүү дээ. Нөгөө талд нь жирийн одоо ингээд хүмүүс ингээл гурлаа гараад гудамж нь асуу. Өнөөдөр амьдрал бол мангар өндөр үнд бид нар дарлуулж өглөө. Ийм л хоёр контраст нь байгаа шүү дээ. Тэгэхээр чанартай юм авмаар байгаа. Гэтэл үнэн өсөд байдаг. Ийм л ёстой юм уу? Эсвэл амьдрал өөрөө ер нь үнэтэй байх ёстой юм уу? Нөгөө ер нь үн гэж юу юм? тий. Үн гэдгийг одоо хэдүүлээ нөгөө үн мөнгөөр буюу ингээ хэмжигдэхүйц хэлбэрээр нь ярих гэдэг байгаа байхгүй. Нэг нь болохоор мөнгөнд өнгөр хэмжигдээд байгаа. За тэрийг болохоор амьдрал дээр бид нэр за атлетикийнхантай яриа л да тий. Өглөө болгон 10 км гүйдэг байсан. Одоо би гүйхэ байцсан. Би гүйдэг байхдаа миний пүүз, миний нөгөө леггинс хэрэгэлдэг пластикаар хийцэн байх хэвээр. Тэр пластикаар хийсэн зүйл 10 сарын дотор уусчих хэвээр гэдэг шаардлага надад байдаг байсан учраас би тэр леггинсийг аваад тэрийг өмсөж годомжинд гүйж явахдаа хин нэгэнд харагдах гэж би өөртөө амар амгалан гэдэлж гүйж идэг байсан. Яг тэр болохоор үн цэн нь байгаа даа байхгүй миний хувьд. Нөгөө мөнгөөр хэмжигдэхгүй зүйл байгаа даа. Тэгвэл би тийм зүйлийг өөртөө бий болгохын тулд би мөнгөтэй байх хэрэгтэй. Мөнгөтэй байх хэрэгтэй, түүний худалдаа авах хэрэглэгдэхүүн байх хэрэгтэй. Тэр мөнгийгоо би өөрөө олох, ухаанаа олох хэрэгтэй. Олцсон хойноо би захиран зарцуулах чадвартай байх хэрэгтэй гэдэг. Эдийн засгийн хямрал бол аж ахуйн нэгжүүдэд байгаа. Тэрийг үгүйсэхгүй. Өрхийн төвшөнд бол хямраагүй шүү. Хүмүүсийн худалдаа авах чадвар бүр их нэмэгдсэн. Бидний дараагийн асуулт руу өөрөө орчлоо. Тэгэхээр бид нэр өөрсдөө үнэтэй юм хэрэглэхийг хүсэж байгаа тэр оюун ухааны хүслийн зовлонд идэгдчихэд байна уу? Эсвэл ерөөсөө байгаль ингэж эдийн засаг ингэж хөгжөөд үнэтэй л болох ёстой. Тэгээ би одоо 2022 онд амьдарч байгаа хүн юм чинь үнийн төлөхөөс өөр аргагүй гэсэн юм л зам байна уу? Хоёулаа гэж байгаа. Хоёул оршин тогтноод байна. Нэг нь болохоор ялчгүй нөгөө нэг нийгмийн өөрийнх нь хөгжлөөс нь хамаарал хүний хөгжил бий болохын хэрэгцээ нэмэгддэг. Хэрэгцээг дагаад зах зээл дээр нийлүүлж байгаа бүтээгдэхүүний нэр төрөл болон түүний үн цэн үнүүд нь одоо ингээд үн мөнгнүүд нэмэгдсэн. Үн өснө л гэж байгаа юм шүү дээ. Юу нь бол үн өснө. Хэрэглээний төрөл нэмэгдэнэ, үн өснө. Үн өснө гэж байгаа юм шүү дээ. Эдний хоёр бол өрмөц төлөөлөл гэж би бодож байна. Өөрөө урлагийн хүн, цуглуулга, оюун ухааны хувьд бол үн гэхээсээ илүү ари өөр үнэт зүйлийг хайж байгаа хүн юм шиг санагдаад байна л да. Тийм. Тэгэхээр энэ хүний амьдралын зам бол ингээд өөр байгаад байна тийм. Талхайдгүй дуу сонсохгүйгүй л айгүй бол дуу сонсож би иддэггүй гэж хэлэхгүй шүү. Ер нь бол бас тэгж хэлнэ шүү дээ тийм үү? Энэ удаадаа бол би дуу сонсож байгаа гэж мэдэх сэтгэл төрж болохоор шүү дээ. За ер нь бол тийм. Мэдээж хүн болгон талхайж байгаа шүү дээ. Пянц хөгжмийг сонсох ч өөрөө эсвэл пянцтай харьцах маань өөрөө ус. Одоо би жишээ нь 30 гарцсан байлаа гэхэд намайг хүртэл хүмүүжүүлж байгаа байхгүй. Энэтэй холбоотой хүүхд залуучууд ургамлаас ийм боловсрал өгöd байгаа юм л да хөгжмийн. Тэгээ энийг би айгуугаа үнцэн гэж хараад байгаа байхгүй. Тэгээ нийгэм дунд ингээд дуу хөгжмийн боловсрал эсвэл урлагийн боловсрал гэдэг маань өөрөө хүний яг дотоод ахуй мөн чанартай харьцаж идэг учраас айгуу тийм хүчтэй одоо суур болж өгдөг юм боловсрал гэж би бол одоо дүгндэг. Тэгээ энүүгээрээ маш үнцэнтэй зүйл юм аа. Энийг бол хүмүүсээс ямар нэгэн байдлаар харамлаад байх шаардлага байхгүй. Бас
хит их өндрөөр үнэлээд байх шаардлага байхгүй. Зүгээр энгийн хэрэглээнд нь энгийн багтан ч юм уу те өгчих ёстой зүйл гэж боддог байхгүй. За эндээс хүүхдүүд ч юм уу одоо хүмүүс орж ирээд нэг дуу хөгжмөнтэй холбоотой 600 гаруй төрлийн ном байна. Одоо рок хөгжим яаж үүссэн те. Дээр нь хипхоп хөгжим яаж үүссэн. Рок дотор хэд задардгийн анх юу хаанаас гаралтай юм те. Тэр блюз, джаз, контри хөгжмүүд энэ рок хөгжмийн урсгалд яаж нөлөөлсөн гихч гэдэг юм. Энийг тайлбарласан одоо маш их номнууд байна. Тэгээд иймэрхүү зүйлүүдээр л хүмүүс дүүлчилж манай галерей онцлог бол юм байна. Сая өөрөө нэг чухал юм л шүү дээ. Үрхийн одоо тэ үний өсөлт бол их бий болоогүй. Өрхөл бол гайгүй. За үйлдвэрлэлүүд бол одоо хямралд орсон тэ үн өссөн. Тийм дараагийн импакт мэдээж өрх дээр ирнэ. Тэгээ би тэндээс тэр үрхийн хэрэглээ өөрөө ингээд зэгцтэй байх юм бол бид нэг өндөр үн рүү орохгүйгээр амьдарч болох юм шүү. Хүслээ дэвчиж сурах хэрэгтэй гэх гэж байгаа. Тийм. Хүсэл дотор янз янзын хүсэл байгаа шүү дээ. Одоо жишээ нь хүсэл хоёр бол салшгүй холбоотой юм уу? Үн хэрэгцээ хоёр гэж байгаа. Хүслээгээ төрд асаа тавиад хажуудлалт нь тавиад. Хүслийн ингээд яачи те. Тийм үн болон хэрэгцээ гэд хэрэгцээ нь эхлээд явна. Хүний анх одоо оршин тогтнох анхан шатны хэрэгцээ нь юу юм? Тэрийг хүн өөр ойлгох хэрэгтэй. Би юунд дуртай, юу идэгдгийг. Одоо жишээ нь би бол одоо хагас мацагтан. Тэнд болохоор бүр ингээ вегетариан тий. Та ярьж ерөөсөө хоёр хүн өрөөд ирсэн. Тэгээд би бол тэгэхээр дуртай. Тэгэхээр гурван төлөөлөл бараг байгаад байна шүү тий. Би бол бүр full vegetarian биш. Гэхдээ би бол өндөг мөндөг бол ер нь бол идчихдэг гэдэг юм байна тий. Тэгэхээр мах бүр айгүй нийттэй баг. Мах ихээр би хүндэр. Бид нар ер нь бүгд хагас мацагтан дөө. Яг vegetarian дотор хоёр янз байдаг. Vegetarian дотор бүр ингээд veggie хүмүүс байдаг. Ногоо иддэг хүмүүс. Жоохон нохоо хэрнээ дотор жоох юм уурагдлаг, малын гарлаа уурагтай юм идчихдэг хүмүүс байдаг. Тэр нь би. Би ч одоо яг ямар хүмүүстэй ярилцсан. Тэгэхээр би нөгөө юу гэж хэлэх гээд байгаа юм гэхэлэр өрх гэр юунд үн цэн өгöd байгаа юм бэ? Түүндээ мөнгөө зарцуулнаа. Гэтэ тэр өөрөө таны хэрэгцээ мөн үү гэдэг асуултыг өөрөөсөө үргэлж асуугаасаа. Тэгэхээр нэг тэр юм байна те. Та өндөр үнэтэй зүйл худалдаа авахаас өмнө та үүнээс илүү сэтгэл ханамж авчрах зүйл олж чадах уу гэж өөрөөсөө нэг асууж байгаарай гэж Coastal Wealth Company захирал Jeremy Straub хэлсэн байл да. Business Insider гэдэг сэтгүүлд хэлж л дээ. Тэгээд өөрөөсөө ингэж асуух баг зэрэг хачирхалтай. Гэхдээ энэ томоохон худалдаа авалтыг өөрөөр бодоход туслана. Яг үнэ. Багнасны хүүхдүүдээр хүслийг заяа хойлоо ингээд түр амраацсан гэж бодоход химэл хэрэгцээгээр амьдраад байна түүлж нийлснээр бага. Манай одоо Jeremy-гийн хэлснээр үнтэй бити аав гэдэг юм уу? Үгүй аав гэж байгаа. Гэхдээ эхлээд нөгөө нэг жоохон сайтар бод гэж байгаа. Үүнийг авснаар ямар давуу тал үүсэх гээд байгаа. Чи юу очих гээд байгаа? Түүнийгээ бод гэж байгаа. Энийг нөгөө нэг худалдаа авах юм ухаан гэж байдаг л да санхүүгийн боловсрол дээр 72 цагийн дөрөв байдаг. Альва зүйлийг хараад дэлгүүрч явж байгаа нэг гоё юм жакет харсан. За боли эмгтээчүүдээр яриа ингээл Louis Vuitton ч юм уу альсэл Hermes амар үнэтэй цүглэмэтэд эдишн харсан. Дэлгүүрээс нэг л удаа би өөрийнхөө пассвортоор жил нэг л худалдаа авах хэрэгтэй. Яа Hermes-ийн цүнхийг очиад харсан. Би тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр авмаар байсан ингээд spontaneous буюу ингээл нэх гой санагдал барьж авч байгаа төсөөлөл. Тэгтээ өөртөө яг энэ Jeremy-ийн барьж авч байгаа төсөөлөхөөр яг тэнд ямар гоё сэтгэл хөдлөл яваад байна барьж. Одоо янз янзын хаа штэ. Хүмүүс харах нь гоё яваад байна уу эсвэл өөрөө барихаар одоо нисэж байгаа юм шиг мэдрэмж байх уу? Одоо тэр яг ямар ч. За нөгөө хүнийхээ сэтгэлгээнээс хамаарна. За. Одоо хүний нөгөө өөрийнхөө хүмүүст ихэнхтэн тохиолдог ихэнхтэн тохиолдгийг нь ярьж байгаа штэ. Амар ингээ гоё юм пост санагдав шүү. За Hermes-ийн цүнх хэдийн 10 сая төгрөг байж болох те үнэ. Факта. За одоо байж болох юм гэж хэлж штэ би те. За 20 сая төгрөг. Тийм үү? 20 сая төгрөг. Чиний пянц хэдэн Hermes юм бэ? Аймаг бас өмдөл те. Тэгэхээр за 20 сая төгрөгийн одоо цүнх ингээ барьчлаа гэхээр яах юм би яах вэ одоо? Мэдгүй. Би гол нь мэдгүй учраас би нөгөө нэг өөрийнхөө зөвлөгөө өгдөг хүмүүсүүдээрээ хэлэх гэж байгаа байхгүй юу? Гадаад байдаг. Дунд жинхэнэ ямар мэдрэмж байх вэ? Жигтэйхэн гоё санагдсан юм шиг. Хүмүүс харах нь гоё байх уу?
Өөрт нь ямар нэг мэдрэмж авах. Оо цаа чи ингээд авцсан байна. Тэр амар кул байна гэдэг хүмүүсийн үжил бодоор амьдардаг. Гэдгийг би шүүмжлэх гээд энэ яриаг эхлүүлээд байгаа тийм. Тэрийг авчрыг олох гээд бас энэ ярианаас чинь тэрийг зулгааж яриад байна л да. Яг үнэ. Тэгэхээр нөгөө яг энэ яриаг эхлэхийг нөгөө нэг миг нь юу байсан гэхээр нөгөө хэрэгцээтэй хүн даган дуурайх хэлбэрээр худалдаа авалт хийдэг гэ би монголчуудаа нэг хэлсэн шүү дээ. Айгу зарим нэгэнд амар шүүмжтэй санагдан дургуун хөрөнд би нөгөө үнэн учраас тэр ялчгүй даган дуурайх байхгүй. Hermes-ийн цүнх барьсан, Hermes-ийн цүнх шиг адилхан дизайнтай A copy-г барьсан, дахиад бүр адилхан хятадын no brand-ыг барьсан хоёр гэж байгаа юм. Нэг бол Монголын урлагчийн хийснийг барьсан байх. Ялгаа нь тухайн хүнээс хамаарна. Одоо жишээ нь ундргаан шиг хүн байх юм бол би Монголынхаа үйлдвэрлэгчид дэмжсэн шүү. Гэдэг сэтгэлээр би тэр цүнхийг амар ингээд юм тэнүүн барьж явна. Баярлаад. Тэгэхээр нөгөө хүн үнээс хамаарна. Бусад хүмүүс нэг онцгүй брэнд юм уу? Нэг брэнд биш цүнх байна гэж бодох юм биш үү? Эвидэ гэж хардаг хүмүүс. Тий, нөгөө нэг тим юмнууд байдаг ерөнхийдөө трендтэй. Тэгээд би энийг юун дээр тайлбарлах гэж байгаа юм гэсэн чинь саяхан 7 хоногийн өмнө Шангрила дотор явж байгаад манай хүн нэг юм жикет харсан. Тэг ингээд манай хүний тухайн үеийн дур хүсэл асар өндөр байгаа байхгүй. Тэрийг ингээ өмснөөр төсөөлөл, найз нартайгаа явж байгаа хараа төсөөлөл амар ингэжсэн аа. Өөрөө нөгөө ажил хийдэг, хагас бүтсэнд ажил хийгээд нөгөө мөнгө ураачиж. Тэрийг өөр ингээл авах гал. Тэгээд окей. Миний хүү яг 72 цаг бодчих. Тэг чи үнэхээр яг тэр 72 цагийн дараа буюу тэр өдрийн 2 цаг гэхэд яг энэ хүсэл чинь яг энэ хэмжээнд өндөр байх юм бол. Окей, дотж байгаа мөнгөний ээж нь гаргаад аваад гэсэн байхгүй. Тэгээ манай хөөхд хитэн цагийн дараа гэж байгаа. 30 хэдэн цагийн дараа буюу маргааш нь тэрийг авсан ч аваагүйч би хувцтай юм байна. Тэгэхээр нөгөө нэг тэр одоо яг энэ дээр Жеремигийн хэлээд байгаа юм гэхээр өөрөөсөө асуу гэдэг байгаа нь чамд хэрэгтэй мүү хэрэггүй мүү гэдгийг л өөртөөгөө гэж жоохон тогтоод яриад гачээ гэдэг. Тэгтээ энэ болохоор хэрэглээ байхгүй одоо миний яриад байгаа энэ бүгд хэрэглээ. Гэтэл нөгөө пянз тэгээ магадгүй уран зургийн коллекц бас нөгөө нэг юу нэг 60 мм хальсан дээр кино бүтээдэг хүмүүс байдаг шүү дээ тий. Тэд нар бол бүр ингэ нөгөө хальсандаа дурлдаг. Нэг юм бор хальсандаа тэрийг цуглуулдаг. Хүн зарахыг хүсдэггүй. Тэгэхээр тэр бол өөрөө үнцэн буюу тэр хүний өөрийгөө олж байгаа нэг илэрлүүд учраас тэрийг салшихгүйгээр түүндээ мөнгө зарцуулан байран авч чаддаг. Энэ болохоор нөгөө хэрэгцээ нөгөөх нь тансаглал гэдэг юм уу? Хэдүүлээ нэг жоох ингээ ангилсан зүг бахалаа. Хөзөр тоглогчид 260 сая доллар. Катарын хаатын гэр бүл Алтанигийн өмч. Уг зураг нь Францын зураач Паул Сиценагийн уран бүтээл юм. Устж үгүй болсон хуяа шууны өд түүнийг нэрээ нуцалсан эрхэм $10,000 худалдаж авсан байна. Хамгийн өндөр үн хүрсэн гэрэл зураг 2 дугаар Рейн зурагчин Андреас Гурский үн $4,338,500. Андреас Гурский нь Германы алдарт зурагчин бөгөөд сүүлийн жилүүдэд өөрийн зургаа үнэтэй зарж байгаа зурагчдын тоонд багтана. 1999 онд тэрээр 2 дугаар Рейн зургаа дарсан бөгөөд зурган дээр далангийн дунд урсаж байгаа Рейн голуулан бүрхэг тэнгэр харагдах ажээ. Тэрээр нийт 6 цуврал болгон Рейн голын зургийг дарж хамгийн хачирхалтай нь энэ зургийг Photoshop-ын тусламжтай хийсэн бөгөөд Гурский илүү дутуу зүйлсийг устгаснаар ганцхан Рейн болон далан үлдсэн байна. Энэхүү зургаа янзалсны дараа тэрээр 185.4-ийг харьцах 363.5 см хэмжээгээр хэвлэж 2011 онд түүний зургийг $4,338,500 Кёлн дахь Моники Шпрют галерей худалдаж авчээ. Хожимын зургийг үл мэдэгдэх нэгэн уран зургийн цуглуулагчид зарсан гин. Бид нар өнөөдөр айланд нэ ихэнх монголчууд яг хаана байна? Хэрэгцээ шүтлэгтэй шүү дээ. Хэрэгцээндээ баригдаж байна уу эсвэл бид нар тансаглаж байна уу? Хэрэгцээнээс давсан зарцуулалт ихтэй гэж байгаа. Тий. 7 хоногт нэг удаа пицца авч идэж болно. 7 хоногт нэг удаа солонгос хоолнд орж болно. Яад нэг удаа цалин буусан юм чин гэдэг. Гэтэл 7 хоног болгон биш юм а гэдгийг л ойлгох хэрэгтэй. Хэрэгцээнд. Нөгөө тансаглал гэ бидний нөгөө сонирхлууд байгаа шүү дээ. Ном цуглуулдаг баба гэд. Тэрэн дээр бол яахын аргагүй үн өсгөн тодорхой. Ягаад гэвэл limited edition болон цаг хугацаа эрхийн хэрээр тэр маань өөр цөөрөх учраас комик номнууд байдаг шүү дээ. Marvel-ийн комик номнууд яаж зарагддаг вүлээ те.
Тэгэхээр тэрийг гарч ирэх нь тодорхой. Тэрийг үнэхээр чи аавна гэдэг төлөвлөгөө байгаа. Төлөвлөгөөгөө боловсруул хинээс авах бод бидэн буюу одоо дуудлага худалдаанууд сая ярьлаа шүү дээ. Дуудлага худалдааны үнүүдийг сайн судал өөрийгөө бэлд санхүүгийн хувьд. Тэр цагт магадгүй таны коллекц өөр ингээ баяждаг, өргөждөг баагаар тэр нь танд амттай яагаад гэвэл та хөдөлмөрлөсөн. Бид нар бол коллекцийг бол бид хоёр тэгэл би тайвшруулсан гэж бодоод байхгүй. Тэрээс аль хэзээ байхгүй. 92-ыг би одоо орчин үеийн бас амьдралыг те үн цэнийг тодорхой ярих гэж байгаа үний хувьд үзэл бодлыг асуух гэж байна. Одоо яг 2 дугаар үе рүүгээ явж ийн гэж үзэл дээ одоо те. Ундраагаас асуусан тэр асуултаа би хайж байгаа. Гэхдээ ер нь бол өөрөө бид нар даган дуурайх буюу тэр хэрэггүй юмд мөнгө үрж амьдарч ийн гэсэн үг үү заримдаа. Дийлэнхтэй. Айгу би зоригтой хэлээд байгаа нь нөгөө шалтгаантай гэж байгаа. Зөвлөгөө өгдөг нэлээдгүй олон өрхүүд байдаг. Тийм. Нэг санхүүгийн зөвлөгөө өгдөг өрх гэрүүд байдаг, хувь хүмүүс байдаг, аж ахуйн нэгжүүд байдаг. Тэнд яадаг вэ гэвэл ерөөсөө даган дуурайх. Ямар нэг юм хиймэл хийсвэр шаардлага өөртөндөө босго тавьсан. Түндэ нийцэх гэж айгүйх тийм үү. Хэрэггүй ямыг авахгүй байх гэсэн үг үү те. Өөрсөнд нь хэрэггүй. Тухайн үедээ тухайн хүндээ ч гэдэг нь тухайн аж ахуйн нэгжид хэрэггүй, тухайн өрхөд хэрэггүй зүйл рүү тэмүүлдэг. Тэгээ тэнд сэтгэл ханамж гэдэг нэг юм яваад байна уу? Тэрийг авчвал нэг гоё ингээд. Би дахиад нэг үг хэлчихв. Ингэдэг шүү дээ. Хятадын бараануудыг харсан нь авдаг, авсан нь хайдаг гэдэг нэг үг байдаг шүү дээ. Тэрэн шиг хэрэгцээгүй юм авцсан бол та түүнийг хэрэглэхгүй шкаф нь ч байгаа. Энэ тэгэхээр одоо хөгжиж байгаа оронд байдаг ийм хандлага юм уу? Эсвэл ер нь биднэрт байгаа зовлон юм уу? Яг үнэ. Transition үед явж байгаа. Economically эдийн засгийн хувьд хөгжиж байгаа шилжилтийн үе шатаж явж байгаа. Буурын орноос хөгжиж байгаа орн руу шилжиж байгаа манайх шиг улсуудад угаасаа энэ маань ингээ тохиолддог. Хамгийн өндөр үн хүрсэн морь Fusaichi Pegasus үн 70 сая $. Хамгийн өндөр үнээр зарагдсан Fusaichi Pegasus бол Кентакигийн дербид 2000 онд төрүүлсэн алдартай хөлөг юм. Карьерийнхаа турш нийт 9 удаа оролцсноос 6-д нь төрүүлж 2 хожигдсон ба эзэддээ $1,994,400 ашиг авчирсан байна. Зодог тайлсныхан дараа түүний удмын унахтай болох гэж хүсэгчдийн тоо асар их байлаа. Цэвэр цусны азрах Pegasus-ыг Coolmore Estate гэх үржүүлгийн компани $70 сая худалдан авч нийлүүлгийн үнэ $150,000 хэмээн зарлаж байлаа. Гэхдээ энэ нь тийм ч амжилттай болоогүй ба өдгөө Кентаки мужид $7,000 ханштай үржүүлгийн азрах болоод байгаа юм. Одоо ингээд капитализмд амьдарч байгаа хүн Америкийн жишээ. Дунджаар $1,500 цалинтай гэж бодъё л да. За 1000-аас арай тийм бас 4000 байгаа тийм. Тийм. За яг хөө одоо нэг цагаачаар амьдарч байгаа юм. Тэр хүний бүх зардлуудын чи Америк хүнийг яриад байхгүй. Би бол цагаач хүнийг яриад байна л да. Хар ажил хийж байгаа хүнийг яриад байна л да. Тэгэхээр байрны түрээс хоол гэхэр тэр хүнд хүрэхгүй байгаа хгүй мөнгө. Америкт. Яагаад тэгэхээр бид нар тэр нийгэм рүү яваад байгаа юм шүү. Бид хоёроо гэж бодож байна. Тэгэхээр бид нар тэр нийгэм рүү яваад байгаа юм шүү. Тийм яг би санаа нэгж капитализмд авсан гэдэг тэр киноны үндсэн мессеж бол ер нь тэрлээс шүү дээ. Дэлхийд даяараа бид нар ийм л юмыг энийг чинь зохион байгуулалттай. Би бол Эрдэнэ 2-ын үгээс зохион байгуулалттай хийсэн гэдэг үгэн дээр ажилламаар санагдаад байгаа хгүй. Тэр бол байж бол. Юу гэж бодож байна? Энэ бүгдийг зохион байгуулалттай хийж байгаа. Өндөр үн. Нөгөө нэг жүжиг мөчгөн дээр тавилттай гэж ирдэг шүү дээ. Тийм. Ер нь бол яг тавилтыг гэхдээ хин тавиад байгаа юм гэхээр бид өөрсдөө зориул тавиад байгаа. Хин нэгэн биднэр зориулаад биднийг крафт оруулаагүй. Тэ антидиод нь юу одоо тэ хорыг дарах тэ эд шидтэй зүйл нь бол хянах хэрэгцээгээ хянах гэдэг л ийм л арга юм байна тийм үү? Хянах бишээ. Сэтгэлээ ажиглах. Тэг. Яа энийг бууж өгөхгүй л яг авмаар л байна. Тэгвэл тэгэл одоо юмны үн хэсэд нөө шэд гэд ингээд явна ш. Тэг яг одоо. Яг би нэг жоох өөрөөр боддог л айгу зөвшөөрж байгаа юмуд бас ярьж байна ингээ бас мэдээж хянах түрүүний энэ дэр хэлсэн байсан үг ч гэсэн надад бууж байна. Гэхдээ яг миний хардаг үнцэг одоо яг зохион байгуулалт бид нар нэг хүмүүст ингээд нэг юм бодох тийм юу алга юм ухаарах тийм цаг зав олохгүй байна л да. Миний шүүмжтэй ханддаг юм. Жишээ нь ингээд өнөөдөр ажиллана, маргааш ажиллана, цалингаа авна тий. Тэгээ одоо мэдээж хүн болгон бас хямдгалах. Яд тог цахилгаанаас авахулал хянж байгаа юм а хэрэгцээгээ ингээд тааруулах гад одоо тэр цалиндаа тааруулаа. Гэхдээ
Би юу нь яг одоо хаана энэ нийгэм юу нь юу болж байгаа юм бэ, яаж байгаа юм бэ гэдгийг хүн яг цэвэр тунгалгаар одоо өөрийнх нь тархинд те далд ухамсартаач байна, юундаач байна бодох тийм боломж олохгүй байхгүй. цаг хугацаа байхгүй нэ гэдэг ч тий. Тэгээд ийм учраас энэ бидний энэ одоо туулж байгаа амьдралыг би бол хүнд эзэж буруу хүсдэг. Одоо сая хэлжэнд хүн өөрөө ингээд юмаа ингээд даган дуурайгаад байна гэдэг шүү дээ тий. А энийг бол хүн өөрөө хүсээгүй байгаа байхгүй юу? Яг бодглохлоор тэр тийм шаардлагатай болчиход байгаа байхгүй юу? Энийг юу гэдэг вэ гэхээр миний бодлоор нийгмийн систем ийм өгж байгаа юм болов уу гэж би боддгийг. Тэгээд жоохон тэрний эсрэг жоохон боддог. Яаж гаргалгаа байх вэ гэх тий. Энэ юм бодол юм байна. За ойлголоо. Тэгэхээр өөрөө түрүүнийг үг хэлчихлээ л дээ. Шунал гэл тий. Шунал өөрөө капиталист өвчин юм уу? Хөрөнгөний нийгмийн материаллык зүйлийн өвчин юм уу? Эсвэл хүнд юу байдаг өвчин юм уу? Үүж бодож эдийн засгийн гуравтх нь гэж байгаа. Өөрт нь байдаг өвчин. Алж нийгмийн алж төвшөнд ямар ч хүнд байдаг гэж байгаа. Тэгээ энийг би юугаар эрүүл мэндээр шунлыг эрүүл байх шунлыг ярьж өгье гэж байгаа. Ямар ч мөнгөтэй баян хүн өвөхийг хүсдэг. Тэгэхээр энэ өөрөө бас нэг шунал байхгүй. Шунал гэхээр эд мөнгөний шунал гэж манайхан ерөөсөй ойлгож болохгүй. Ямар нэгэн юмыг тойлширч хүсдэг хүслийг бид нар шунал гэдэг. Гэтэ тэрийг бид нар зөвөр ашиглах юм бол тэр шунал гэдэг одоо ниспанисыг тэр шунал гэдэг энийг дотор байгаа ундраагаа зөв ашиглах юм бол би асар сайн цагийн менежменттэйгээр сайн ажиллаад хүссэн мөнгө авах хэрэгтэй юм уу? Байна штэ. Байх зөв юм уу? Зөв. Гэхдээ тэр зөв ашиглаж сурах хэрэгтэй. Зөв шунал гэж байх гэсэн үг юм уу? Шунлаа зөв чиглүүлэх үүрэгтэй. Аха. Тэгэхээр тэр чинь нөгөө шунлал юм чинь тэгэл өөр юм лөө навах хөтлөхгүй ямар нэгэн байдлаар. Хөтлөн тэр үед нь айгуу сайн тогтоож барьж явах хэрэгтэй гэж. Хамгийн өндөр үн хүрсэн уран зураг. Сэлгэ, Вильям де Кунинг. Тэр бомтон Гриппин Жексон Поллокийн зургийг өнгөрсөн онд 200 сая $аар худалдаж авахдаа 1955 оны уг бүтээлийг мөн 303 сая $аар худалдаж авсан нь одоогоор уран зурагт төлсөн хамгийн өндөр үн болоод байна. Өнөөдөр бол би зарчмын хувьд бол үнц нь хоёр ямар холбоотой юм бэ гэдгийг л хайж байна л да. Нөгөө талаасаа бид нэр яагаад юм үн хөөсөн үнд ингэж автагдсан амьдралд зовоод байна. Би зовоод байгааг ашиглан хийж штэ. Зовоод байна. Эсвэл манай эднэр хэлдгээр зарим нэгэн хүмүүс нь одоо ингэ те гэтэл боловсрал дөрвөн өсөж байна л да. Наатаж ярих хэрэгтэй байгаа тий. 22 оны 1 сарын байдлаар гэж байгаа штэ. Энийг хэдүүлээ нөгөө хэрэглээгээр нь харуул айгу зүгээр байна. Хэрэглээ болон нөгөө нэг юм хүртээмжтэй байдал буюу тоош ширхгээ олноор нь харуул айгу зүгээр. Яг одоо юм эдийн засгийн статистик тав үзүүлэлтүүдийг хэдий чиний хүн хэрэгжилж ин төдий чиний тэр эрэлт хэрэгцээтэй байгаа учраас үнийн тоглолт хийх боломжтой. Дараагийнх нь нөгөө боловсрал гэдэг зүйлийн үнц нь өөрөө одоо ялцчихгүй ингээд дуртай хүн нь боловсролын салбарыг ярьж байна одоо. Тэгээ дуртай хүн нь амттай болгон ярьж байна. Тэгэхээр энэ өөр юу юм гэхлээр би таны хүүхдийг яаж хүмүүжүүлэхийг өдөр тутам танаа гэрт очиж заадаггүй шиг та бүхэн боловсролыг өөрөө тусгаар тогтнолын нэг үнэт зүйл гэж авч үзэх хэрэгтэй шүү. Ногоо бас 48% өссөн байсан шүү дээ. Ногоо ягаа өссөн гэхээр бид нөр өөрөө ногооны үйлдвэрлэгч орон биш. Би бол тийм хариултаа гэж дээ. 45%. Тийм. Бензин 48. 48. Тийм. Хойлоо маад байдаггүй бараг бүтээгдэхүүн юм шиг байна. Гаднаас авдаг. Тэг өндөр хэрэглэнтэй юм шиг байна тий. Тий. Одоо тэгээд саяхан бас дахиад нөгөө цементний үнийг юу авах гэдэг шүү дээ. Аха. Тий. Үн хэмд байна гэдэг нь дотооддоо барьдаг зүйл болохоос биш гаднаас татврын хөнгөлөлттэйгээр цементний үйлдвэрийг цемент оруулж ирээд энд нэг цемент хийж исэн хүмүүсийг юучгүй болгож хаяад тэгээд үнийн гол хямдыг хуралдаан руу орчлоо тий. Тэглээ буучлаараа тий яг үнэ эдийн засгийн хэрэглээний үнийн индекс рүү орчихсон. Таашд би маш их баярлалаа. Цаг гаргасан өөрийн үзэл бодлыг бас тий нин өгөө бидэртэй ярилцсан. Тэгээ би одоо ч гэсэн манай үзэгч гэсэн үнтэй юм болон үнцэнтэй байдгүй гэдэг асуултыг дотроо бодж байгаа гэж бодож байна. Би бол энэ нэвтрүүлгээр ямар нэгэн одоо сүүлчийн хариуг олох гэж оролдоогүй. Гэхдээ бидний амьдралд байгаа энэ хандлага хэтэрхий биднийг буруу зүйл рүү одоо магадгүй хиймлэр даган дүүрэх
Түрүүний одоо Hermes-ийн цүнхний түүх шиг даган дуур яг биднийг битээ ав гэж хэлээгүй шүү дээ. Зүгээр авах нь зөв буруу юу тэ цаг нь мөн үүдгч юм уу тэрийг олоход байх л да би мэдэхгүй. Гэхдээ миний хувьд жирийн амьдралын түүхээр бодох юм бол надад байх зүйлийг би өөрөө чинь зөвлөснөөр зохицуулж төлөвлөж болох юм байна гэж ойлголоо шүү дээ. Зөв үү? Тэгвэл үнэтэй зүйл гэж баг байхгүй юм шүү. Тэг хэрэгцээтэй зүйл гэж байна. Тэгэхээр хэрэгцээтэй зүйл гэж байна шүү дээ. Жөөж байж байна. Би ч гэсэн тэгж л бодож. Хэрэгцээтэй зүйл угаасаа зайшгүй байгаа. Хэрэгцээтэй зүйл. Тэрний үнэн харамсалтай нь өсөд байгаа шүү дээ. Бас тий. Тий. Тэгэхээр нөгөө ураглаг тэр нь өсгөөс өөр аргагүй гэж хэлж байгаа шүү дээ. За тэгвэл хэрэгцээл би байгаа юм чинь. Эрэлтэнд байгаа. Баярлалаа. Тэгээд биний өнөөдрийн хайсан ирэл бол мэдээж хэзээ ч төгсөлгүй хүндрэлтний хувьд ч гэсэн мөнхийн сэдв байх. Нөгөө бензинийг удирддаг 7 хүний гэр бүл Seven Sisters гэдэг нэг хүн байдгийн гэсэн. Тэгээд бодвол би бүр ингээд мөн чанараар нь бодохоор тэр хүмүүс нь дэлхийг удирддаг юм шиг санагдахаар тэр хүмүүс нөгөө бензин үнд орлоо байлаа гэдгийг хэлдэг ч юм уу эсвэл бензин үйлдвэрлэдэг технологиг эзэмшдэг учраас бид нар үнийг одоо хэлнэ гэдэг ч юм уу ийм л амьдрал юм шиг байгаа. Тийм бид гурвын гэрлэнд багч гэсэн шарагдаа. Тэгээд энэ сэдвээр ярилцж байгаа ч гэсэн бид нар нэг юм зогооцсон сууж магадгүй. Харин бид нар жирийн амьдралд тий би юу хэрэгцээ тий хэнийг дахан дуурайж гин яаж амьдарч гин гэдгээ харах ийм л чухал үе байж магадгүй л гэж би өнөөдрийн сэдвийг хүндсэн. Тэгээд та өөрийгөө нэг хараарай. Өөрийнхөө хэрэгцээтэй юмыг үзээрэй. Манай нэвтрүүлгийг үгээр өндөрлж байна. Тэгээд бидний ярилцсан сэдв ч гэсэн ингээд яг энэ хэсэгт нь л би зогсоё гэж бодлоо. Ягаад гэхээр энэс цааш яриул айгүй бол ундргаа засгийн газрын урал шиг урал хийчих юм байна. За айгүй бол манай Эрдэнэ яриа эсвэл бол би бол ийм гээ өөрөөр хариу бүр үнэтэй зүйлийн тухай гинт ярьж магадгүй юм шиг байна. Тэгэхээр бид гурав бол гуруулаа ийм тэ төлөөлөл байлаа. Ганцхан би илүү их мах иддэг хүн болж таарсан. Махны үн ч гэсэн өсөж байгаа. Тэгэхдээ би яаж мах идэхээ гэдгээл бодмоор юм шиг надад санагдсан. Дараагийн нэвтрүүлэгт бид нэр тэ арай өөр сэдвээр ярилцъя гэж би бодчих. Хоёрт баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. People